За сайн байцгаана уу guys. Өнгөрсөн 7 хоног Samsung-ийн Unpacked гэдэг арга хэмжээ олж өнгөрлөө. Тэгээд энэ арга хэмжээгээр Samsung Galaxy S25 цувралын гар утаснууд танилцуулагдсан байгаа. Мөн бас Samsung-ийн бусад бүтээгдэхүүнүүд дээр ямар хавтадууд орсон бэ гэдэг талаар мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд Samsung Galaxy S25 цувралын гар утаснууд маань ямар давуу талтай байна, ямар сул талтай байна. Одоо танилцъя. За эхлээд ивентийн талаар товч мэдээлэл өгөх юм бол мэдээж Samsung Galaxy S25 цувралын гар утсанд бүгдээрээ эхнээсээ дуустал сайхан танилцуулагдсан. За тэрнээс өөр зүйл сонирхолтой зүйл бас юу болсон бэ гэсэн чинь Smart Things гэдэг ер нь Samsung-ийн одоо утсан дээр гэрийнхээ одоо ухаалаг төхөөрөмжүүдийг бүгдийг хянах боломжтой байдаг шүү дээ. Тэрнтэй холбоотой ямар хавтад орсон бэ гэх юм бол гэрийн тэжээ вариантанда бас анхаарал хандуулах боломжтой шинэ функц шинээр нэмэгдсэн байна. Жишээлх юм бол одоо гэрийнхээ ухаалаг роботоор одоо гэр сэвэрлдэг тоос хордог роботоор нохооныхоо одоо ямар нөхцөл байдалтай байгааг ч юм уу те муурныхаа одоо гэртээ ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэдгийг хянах боломжтой. Тэгээ мөн энэ дээр AI-ийн тусламжтайгаар ямар зүйл шинээр орж ирсэн бэ гэхээр нохооныхоо одоо байгаа байдал дээр AI-аар анализ хийгээд за одоо сэтгэл зүйн ямар байна, стресстэй байна уу, эсвэл одоо өсөж гинүү гэдэг ч юм уу те тиймэрхүү одоо нөхцлүүдийг нь мэдэж авах боломжтой. За тэгээ дээрэс нь мөн одоо зөвхөн Америкт шүү зэ. Зөвхөн Америкийн хэрэглэгч нар яаж болох вэ гэхээр нохоотойгоо холбоотой яг тэр тухайн моментод нь одоо амтны одоо сэтгэл зүйч ч юм уу те амтны одоо зөвлөгөө өгдөг хүмүүсээс мэдээлэл тусламж шууд тэр доор нь авах боломжтой байна. За тэрнээс мөн гадна өөр бас ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэхээр гэрийн ухаалаг төхөөрөмжүүдийн одоо цахилгаан хэрэглээг хянах боломжтой. Тэгээд одоо өгдөг чинь манай гэрлийн шийдэн хэрэг хэмжээний цахилгаан одоо зарцуулж байна. Миний одоо компьютер хэрэг хэмжээний цахилгаан зарцуулж байна. Одоо манай хөшиг одоо тэ хэрэг хэмжээний цахилгаан зарцуулж байна гэдэг ч юм уу тэ. Энэ бүх одоо цахилгааныхаа хэрэглээг хянаад за хамгийн гоё энэ дээр AI яаж орж иж байгаа вэ гэхээр AI mode гэдэг нэг тийм бат байгаа. Тэрэн дээр дарах юм бол AI тухайн одоо цаг мөчид танаа гэрийн одоо цахилгааны хэрэглээг хамгийн best одоо байд нөхцөл байдал дээр нь аваачиж одоо цахилгаан хэмндэг ч юм уу тийм горимшинээр нэмэгдсэн байгаа. Тэр нь надад яг энэ ивентийн бас хамгийн гоё сонирхолтой хэсэг шиг санагдсан. Тэгээд мөн S25 Edge гээд одоо бүр одоо S7 илүү S8 Edge ч илүү бүр дээр үед гарч ирсэн тэр Edge цувралаа энэ удаагийнх дээр үргэлжлүүлнэ гэдэг нэг тийм тизер видео явсан. Гэхдээ тэрнтэй холбоотой тэр бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн танилцуулга бол ерөөсөө хийгдэг. За ивентийн хувьд товч танилцуулах юм бол нэг юм байна. За тэгвэл яг одоо Samsung Galaxy S25 цувралын гар утснууд дээр маань яг ямар өөрчлөлтүүд орсон бэ гэдгийг нь миний хувьд яг бодитоор ингээд танилцах боломж олцсон. Тэгээд энэ боломжийг олгосон Samsung Mongolia хамт олондоо баярлалаа. Тэгээд хамгийн эхлээд гаднах дизайны хувьд ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэхээр гадны хэлбэр дүрс ер нь жоохон өөрчлөгдсөн. Арай ультра бол арай жоохон дөрвөлжин болсон. S25 арай жоохон round болсон гэдэг ч юм уу те. За тэгээд дээрэс нь камерны сайз нь жоохон үл ялэг одоо томорсон байгаа даа. Тэгээд дээрэс нь безл гэж ярьдаг. Тэгээд дэлгэцийн тэр хар хүрээ нь 15%-аар ер нь нэмгэн болсон. Тэгэхээр бидний нүдэнд харагддаг дисплей одоо дэлгэц илүү томорч өгсөн гэж ойлгож байна. За тэгээд дээрэс нь 5G-ийн антенна гэдэг байгаа. Тэрнийх нь байршил нь утасныхаа яг дээд утсан дээр болохоор арай өөр байршил дээр очиж зүгээр өөрчлөгдсөн байгаа даа. За тэрнээс өөр яг дизайн талын өөрчлөлт бас юу байгаа вэ гэхээр Samsung Galaxy S25 Ultra 14 г, Samsung Galaxy S25 энгийн S25 нь бол 5 г-аар илүү хөнгөн болсон. За гадна талын өөрчлөлт гэх юм бол нэг юм байна. За хардвер буюу яг төхөөрөмжүүдтэй холбоотой өөрчлөлтүүд яг юу орсон бэ гэх юм бол хамгийн түрүүнд миний шууд харснаар бол камерын дээр бол 12 мегапиксел байсан ультра wide камер нь S25 Ultra дээр 50 мегапиксел болж сайжирсан байгаа. За тэгээд тэрнээс гадна өөр юу өөрчлөгдсөн бэхээр Snapdragon 8 Elite chip шинээр дараагийн үеийн чип илүү сууж өгсөн. Энэ нь одоо Samsung-ийн танилцуулснаар бол өмнөх үеийн утаснуудаасаа 5 дахин илүү хүчтэй хурдан болсон гэж хэлсэн. За тэгээд энгийн S25-аас эхлээд RAM-ийн хувьд бол 12 ГБ-аас эхэлдэг байсан байгаа. Тэгэхээр өмнөх одоо S24 дээр бол RAM 8 ГБ-аас эхэлдэг байсан бол энэ удаагийн энгийн S25 дээр бол RAM нь 12 ГБ-аас эхэлдэг болсон байна. За тэгээд батарейны сайзны хувьд бол яг ижилхэн ямар ч тийм танилцуулган дээр бол 31 цагийн видео үзэх боломжтой батарей гэж танилцуулсан. Гэхдээ тэр нь бол өмнөхдөг бол яг ижилхэн хэмжээний батарей. Зүгээр нэг батарейтай холбоотой өөрчлөгдсөн зүйл нь юу вэ гэхээр wireless буюу одоо wireless-аар цэнэглэх хурд нь 15 ваттаас 25 ватт болж сайжирсан байгаа. За тэгээд яг төхөөрөмжтэй холбоотой өөрчлөлтүүд нь гэх юм бол ийм байна. За тэгээд энэ S25 цувралын маань одоо хамгийн гол өөрчлөлтүүд яг юундээ шингэж орж ирсэн бэ гэхээр мэдээж софтвер. За тэгээд софтвер буюу тэр дундаа AI өөрчлөлтүүд хамгийн ихээр шинээр нэмэгдэж орж ирсэн. За хамгийн ихнийх нь юу вэ гэхээр ProScaler гэдэг AI дээр суурилсан тийм алгоритм процесс тийм функцийг танилцуулсан. Тэр нь бол яадаг вэ гэхээр
бид нар ингээд өмнөх S24 дээр ч юм уу те зураг дарахад айгүй их noise-тэй харанхууд авах юм бол айгүй их noise-тэй эсвэл зөөмөлж авсан зураг айгүй их noise-тэй байдаг гэсэн шүү дээ. Энэ одоо AI процесс нь яг яадаг вэ гэхээр зургийн чанарыг нэгдүгээрт маш их сайжруулдаг, хоёрдугаарт noise-ыг маш их хэмжээгээр багасгадаг, за зургийг мөн өргөтгөхөд айгүй их тусалдаг. Тийм болохоор Samsung-ын зүгээс танилцуулсан нь юу вэ гэхээр өмнөх үеийн Samsung-ын утаснуудаас 40% илүү чанартай зураг дарна гэж онцлсон. За дараагийнх нь хамгийн сонирхолтой байсан зүйл нь юу вэ гэхээр deep learning-ийн тусламжтай film photographic камеруудаас AI-аар суралцуулаад яг ийм нэг фильтрүүд оруулж ирсэн. Одоо зураг дарахтаа арай cinematic filter ашигладаг ч юм уу. Дэвшлэг ихтэй арай cinematic filter ашигладаг ч юм уу. За өмнөх ялангуяа iPhone 16 Pro дээр орж ирсэн тийм функц шинээр нэмэгдсэн. Гэхдээ тэр iPhone-оос арай онцлогтой зүйл нь юу вэ гэхээр зөвхөн өөртөө тохирсон фильтрээ одоо өмнө дарсан зургнуудаас ангиж AI тусламжтай гаргуулж авах боломжтой. Тэгээд зөвхөн өөртөө тохирсон фильтрийг шууд зураг дарахтаа ашиглаж болно. Тэр нь бас миний надад таалагдж байгаа хамгийн гоё функц байсан. За камертай холбоотой бас өөр ямар өөрчлөлт орсон бэ гэхээр RAW бичдэг болсон. За энэ нь мөн бас iPhone 16-гийн ивент дээр бас танилцуулагдчихсан. RAW бичнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 2K файлаар бичнэ гэсэн үг. Энэ нь яаж танд хэрэгтэй вэ гэхээр дараа нь илүү нарийн эдит хийхэд ч юм уу те бичлэгийг илүү дитейлтэй бичиж байгаа гэсэн үг. Өнгөггүйгээр ерөөсөө бичиж байгаа гэсэн үг. Тэгээд илүү detail сайтай edit хийхэд илүү амар болж байгаа. Гэхдээ 2K файлаар бичиж байгаа учраас багтаамж нь бас нэлээд өндөр гэдгийг таас бодож үзээрэй. За тэгээд мөн өөрөөс ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэхээр бид нар зураг дарахад ингээд заримдаа олуулаад зураг мөр даруулах нь үдэ анчдаг байсан шүү дээ. За энэ бас өмнөх миний санаж байгаагаар бол Google Pixel дээр ороод ирсэн өөрчлөлт гэсэн үг. Нэг 2-3 зураг дараад тэгээд яг таны нөгөө нүдэн анаагүй хэсэгч бас ямар байна. Шууд нүдэн анцсан байх юм бол тэрийг шууд нүдэн нээлттэй байснаар нь өөрчилждэг ч юм уу. Тийм бас AI функц шинээр танилцуулагдсан. За мөн nightography гэж харанхууд бас ингээд зураг дарах бичлэг хийхэд илүү чанартай дүрс авах, чанартай зураг авах бас илүү боломжтой болсон. За тэгээд хамгийн бас гол өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр AI Select гэдэг шинэ төлөвийг танилцуулсан. За энэ төлөв нь яадаг вэ гэхээр текстийг одоо хүссэн форматаар өөрчилж болно. Илүү summarize буюу одоо товчлуулж авч болно. Эсвэл одоо bullet pointer авч болно. Table буюу одоо нөгөө хүснэгтэнд хийлгэж авч болно. Тэгээд дээрээс нь энэ AI Select төлөвийн тусламжтайгаар бас яалгаж болох вэ гэхээр шууд бичлэг үзэж явахдаа тэр бичлэгнээс GIF гаргуулж авч болно. Яг ингээд секундын заагаад өгчт юм байлээ. Тэгэнгүүт секундын зааж өгөөл зогсоочих юм бол яг тухайн тэр хэсгийг танд зөвхөн GIF болгоо гаргаад ирнэ. Тэгээд та тэр GIF-ээ одоо өөр сошиал медиа платформудаар ч юм уу тий бас ашиглах боломжтой. Тэр нас надад айгүй таалагдсан. За мөн үүнээс гадна бас өөрийнхөө юу зурвалмааргаа бас AI-аар зурвалж болно. Бас зураг одоо генерейт хийлгэж авч болно. За мөн түүнээс гадна Nav Brief гэдэг бас нэг шинэ түүл байгаа. AI түүл. Тэр нь одоо яадаг вэ гэхээр яг тэр Nav Brief гэдэг дээр дарчих юм бол яг тухайн цаг мөчид танд AI ямар мэдээлэл хэрэгтэй байна вэ гэдгийг чинь шууд гаргаад ирнэ. За цаг агаар ямар болж байна. Яг одоо дэлхий дээр ямар мэдээллүүд, апдейтүүд байна гэдгийг бол шууд танд товчлоод гаргаад ирэх бас нэг юм шинэ түүл байгаа. Мөн аудио eraser буюу бичлэг хийж байхад аудиогоо айгүй чанартайгаар янзлах боломжтой, чанартайгаар бичих боломжтой болж байгаа. Энэ бас мөн өмнөх Google Pixel дээр орж ирсэн байсан түүл. Тэгээд энэ удаа ингээд S25 цувралын гар утснууд дээр орж ирж байна. За мөн дээрээс нь галеригаасаа бас нарийн өгөгдлөөр зураг хайж болно. Бас iPhone дээр ороод ирсэн байсан зүйл S25 дээр бас ингээд ороод ирлээ. Одоо юу гэдэг чинь манай нохооны улаан цамцтай зургийг одоо галеригаасаа олоод өгөө гэх юм бол шууд галеригаас нь хайгаад өгч жишээ нь. Мөн settings дээр бас одоо юу гэдэг чинь бид нар ингээд нүд үдээд тах юм бол дисплей одоо night mode руу шилжүүлэх settings-аа олохгүй байлаа гэж бодлоо. Өмнө нь ер нь бид нар settings-ийг заавал нэрээр нь хайж ижил олдог байсан бол энэ одоо зүгээр миний нүд үдүүд байна гэх юм бол зөвхөн тэр одоо нүдтэй холбоотой settings-ийг шууд гаргаад ирэх боломжтой. Тийм бас хайлт хийхэд илүү амархан болсон гэж ойлгож байна. За тэгээд Circle Search-тэй холбоотой бас ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэхээр өмнө бид нар Circle Search-ээр зөвхөн ингээд контентийг ингээд дугуулаад хайхыг хүсэх зүйлээ дугуулаад хайчдаг байсан бол энэ удаад Circle Search бас арай сайжирсан. Аливаа ингээд постерн дээр байгаа шууд дугаарыг утасны дугаарыг дугуулах юм бол тэр л шууд заалгадаг ч юм уу те. Эсвэл линк байх юм бол линкийг дугуулах юм бол линк руу шууд ордог ч юм уу те. Арай бас сайжирч орж ирсэн. За тэгээд дээрээс нь Gemini Live AI agent гэдэг байгаа. Ер нь AI agent шиг тань ингээд шууд тухайн цаг мөчтөн л танд туслана гэсэн үг. Гэхдээ энэ нь яг одоогоор ингээд яг бүтээгдэхүүнүүд дээр орж эхлэегүй. Гэхдээ ирээдүйд Samsung-ын зүгээс тайлбарлаж байгаа зүйл нь юу байсан бэ гэхээр ямар тач ухаалаг утас тэгээд multi-fold буюу ингээд айгүй олон нугардаг утас. За тэгээд дээрэс нь Samsung Google хоёрын хамтран гаргаж байгаа Android XR гэсэн төхөөрөмж байгаа Apple Vision Pro шиг те. Тэр төхөөрөмж бас одоогоор танилцуулагдаагүй байгаа. Гэхдээ тэрэн дээр одоо энэ Gemini Live AI agent маань орж ирнэ гэж энэ хүү юм дээр бас танилцуулсан. За софтвертэй холбоотой өөрчлөлтүүд гэх юм бол нэг юм байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ удаагийн ивентээр энэ S25 цувралын гар утснууд бол хөвчлэн дандаа софтвер талдаа яг AI талдаа л сайжруулалтууд хийгдсэн гэсэн үг. Ихэнх одоо технологийн контент креаторууд ч бас ер нь ярьж ах шиг байна.
Ер нь бол хардвер өөрчлөлтүүд ерөөсө хийгдээгүй. Одоо жишээлх юм бол батарей нэгдүгээрт ерөөсө сайжраагүй, камер за ультра вайд камер 15-аас 50 мегапиксел босноо гэхээс биш нэг мейн камер ч гэсэн ерөнхийдөө бол сайжраагүй. За RAM дээр бол баг сайжруулалт хийгдээгүй гэж хэлж болно. За өмнө зүгээр л энгийн одоо S24 8 ГБ-аас 8 ГБ RAM-аас эхэлдэг байсан бол энэ удаагийнх зүгээр 12 ГБ-аас шууд эхэлдэг болж байгаа. За яг ультра вайд нь бол 18 ГБ RAM-тайгаар нь захиалж авч болно. Тэгэхээр тэр нь илүү өндөр үнийн дүнтэй байна. За тэгээд яг өмнөхтэйгээ адилхан ямар ч тийм шинэ өнгөний сонголт ерөөсөө шинээр нэмэгдэж орж ирээгүй. Тэгээд дэлгэцний хувьд сайз нь ижлэх юм уу те. Тэгээд ер нь бол яг юм хардвер талдаа ямар ч өөрчлөлт хийгдээгүй. Зүгээр софтвер талдаа л өөрчлөлтүүд хийгдсэн гэсэн. Тэгэхээр баг тэр саяны миний өмнө ярьсан нөгөө нэг AI функцүүдийн өөрчлөлтүүдийг зүгээр аваад хайчих юм бол яг л S24 Ultra эсвэл S24 энгийн S24 байгаа байхгүй. Тэгэд энэ утас маань өөрөө өнгөрсөн жилийн баг ихэнх контент креаторуудын хамгийн шилдэг хугацаа шалгарч исэн. Тэгэхээр одоо энэ удаагийн цуврал нь яг S24 Ultra-тайгаа ижилхэн байна. Тэгснэ S24 Ultra нь яг S23 Ultra-тайгаа илүү ижилхэн ч юм уу те. Тэгэхээр баг S23 Ultra-гаас өмнөх загварын одоо утас хэрэглэгчл биш бол баг энэ удаагийн цуврал дээр нэг айхтар цувралын утастыг нэг худалдаж авах гадах яарад авах нэг шаардлага байхгүй. Дээрээс нь бид нар нөгөө нэг AI функцүүдтэй холбоотой өөрчлөлтүүдээс нь одоо AI select ч юм уу те nav briefing гэдэг ч юм уу тиймэрхүү өөрчлөлтүүдийг энэ төдийд ашиглах болохоос биш яг бас ингээд нэг төдийл өдөр тутмын хэрэглээндээ бас тэр галерегийн хайлт ч юм уу те settings-ийн хайлт энэ төр бол нэг бидний нөгөө нэг утас худалдаа авахд нөлөөлөд байхаас тийм том шинжилтүүд гэж би бол одоо бодохгүй. Тэгээд өгсгөлд нь хэлэх юм бол ямар ч тач энэ удаагийн S25 цувралын маань утасууд нь юм байна. Хардвер талдаа ямар ч өөрчлөлт хийгдээгүй, софтвер талдаа л нэлээд сайн өөрчлөлтүүд орж ирсэн гэж ерөнхийдөө бол харж байна. Тэгээд зүгээр яг бичлэгийнхаа төгсгөлд яг ямар хүмүүс одоо ультра одоо S25 Ultra энгийн гэж яриад байгаа шүү дээ. Энэ хоёр маань ер нь яг юун дээр зөрүү үсээд байгаа вэ? Юугаараа ингэж өөрвэ гэдгийг нь мэдээллийг нь бас өгчвөл таад бас илүү худалдаа авалт хийгдэж илүү амархан байж магадгүй. За S25 Ultra нь бол мэдээж одоо iPhone 16 Pro гэдэг шиг ингээ мэрэгжлийн загвар гэдэг шиг зөв Ultra гэсэн нэрээр л тэгж ялгагдчихж байгаа. За цэнэглэг хурдаараа энгийн хувилбараас хамаагүй хурдан, за бараг 2 дахин хурдан. За батарей илүү сайн илүү том батарейтай гэсэн үг. За тэгээд main камерагийнх нь одоо пиксел нь илүү өндөр. Тэрнээс бол одоо selfie камерын тэр нь бол энгийн хувилбартайгаа яг адилхан. За тэгээд энгийн хувилбараасаа илүү хүнд тэгээд одоо RAM-ийн хувьд илүү бас томсгох боломжтой, storage-ийн хувьд бас илүү томсгох боломжтой гэдгээр л одоо ялгаатай байгаа. Тэгээд зөвхөн бас Galaxy S25 Ultra дээр л ашиглах боломжтой софтвер өөрчлөлт гэдэг ах юм бол нэг байхгүй. Тэгэхээр зүгээр нэг бүр амар мэрэгжлийн камер ч юм уу те мэрэгжлийн камер өндөр чанартай зураг дүрс бичлэг хийхийг хүсэхгүй бол заавал ультраг авах шаардлага байхгүй. Энгийн одоо 25-ыг авах юм бол илүү хөнгөн амар ер нь бол бид ивент дээр очиод ингээд бариад хэрэглэж үзэх юм бол нэлээд хөнгөн санагдсан. Тэгээд заавал тийм мэрэгжлийн түвшинд хэрэглэн гэхгүй бол зүгээр энгийн 25 бол энэ ав. Тэгээд энгийн 25-ийн үн бол $799 гарч байгаа юм байна. За S25 Ultra-гийн хувьд болохоор $1299 худалдаанд гарч байгаа юм байна. Тэгээд Монголд одоо орж ирээд яг урьдчилан захиалгын ямар ч одоо эхэлсэн байгаа юм билээ. Монголд одоо хэдэн төгрөгийн үнэтэйгээр зарагдахыг нь бол мэдэхгүй байна. Тэгээд тухайн үед зарагдаж эхлэнгүүт нь за тухайн явталтай холбоотой мэдээллүүдийг нүгэй. За мөн бас явцын дунд энэ утсан дээр бас ямар шинжилтүүд бас софтверээр орж ирэх вэ энэ гэдэг нь бас сонирхолтой санагдаж байна. За тэгээд энэ хүртэл надтай хамт байсан баярлалаа. S25 цувралын утснуудын хүмүүс давуу тал сул тал гэх юм бол нэг юм байна. Тэгээд манайхыг subscribe хийгээгүй хүн бас байх юм бол subscribe хийгээрэй. Нийт одоо энэ бичлэг үзэж байгаа хүмүүсийн 70% манайхыг бараг subscribe хийгээгүй юм билээ. Тэгэхээр технологийн content creator-үүд ядаж subscribe хийгээд дэмжиж өгөөрэй guys. Thank you. Дараагийн видеоор уулзцгаая. Bye.